Сайн мэцэнэ. Онлайн сургууль зуршлын төвсрэлтэнд хэлж буй мамшиг юм бодлого болон бодолтууд. Өнөөдөр болохоор Японы янзын цэцлэг хөтөлбөр буюу мамширлалтын маань 2019 оны материалын их сургуулийн математик А-гийн бодлогын тав гэдэг юм бодлого байна. За хайрцагын дотор тийм үү 10 карт байгаа юм байна. 10 карт дээр нэгээс 10 хүртэлх тав биччихсэн юм байна тийм үү. Тэгэнгүүтээ 3 картыг хайрцагнаас санамсаргүй байдлаар авч үзье. Тэгээд тэр 3-ыг x, y, z гээд өсвөх дараалалаар нь тавья гэдэг. Одоо яг нэгээс 10 хүртэлх тав тавьчихсан байгаа. 3 карт цуглаад үзсэн чинь 2 5 3 ч юм уу тий. Гараад ирэхээр энэ талаар 2 5 3 байх нь л хамаагүй. Яг өсвөх дараалалаар нь бичээд 2 3 5 гэж бичээд тэгээд энийг x, y, z гээд дугаарлчих юм шүү дээ тийм үү. За тэгвэл болохоор x нь 3-тай тэнцүү эсвэл 3-аас бага байх тэр магадлалыг нь олно гэсэн юм байна. За 1 2 3 4 гэх мэтчлэн тий 10 хүртэлх 10 тоо бичсэн 10 ширхэг карт байгаа юм байна. 10 картнаас 3 картыг сугалж авах юм байна. Тэгэхээр энэ нэг юуны л ялгаа байгаа тийм 1 2 3 гэж авах нь 2 1 3 гэж авахтай ялгаа тийм үү ялгаагүй юм уу гэж. Ямар ч ялгаагүй шүү дээ. 1 2 3 байна 2 1 3 байна ялгаагүй. Биш 3 картаа өсөх дараалалаар нь тавьж байгаа. 1 2 3 болгож байгаа. Тэрийг x y z гэж тавьж шүү тийм үү. Тэр 1 2 3 байна 2 1 3 байна ялгаагүй гэхээр энэ болохоор тэгвэл сэлгэмэл биш тийм. Сэлгэмэл гэдэг нь болохоор энэ ялгаатай гэж толгой юм бол сэлгэмэл биш ээ. Хэсэгчлэл гэдэг тийм үү. Хэсэгчлэл. За хэсэгчлэл гээд цэгийн 10-аас 3-ыг төвч. 10-аас 10 картнаас 3 картыг авна гэсэн үг тийм. Энэ дээр болохоор 10-ын бактериал хуваах нь 3-ын бактериал үүсдэг нь 10-аас 3 карт 7-ийн бактериал гэж. За тэгээд 10-ын бактериал гэдэг чинь 10 9 8 7 гэх мэтлэн ингээд нэг хүртэл хурж байна шүү дээ. Доор нь болохоор 3 2 1-ийг тавьчих. Тэгэхээр 7 6 гэх мэтлэн нэг хүртэл хурж ир. За энэ 7-ийн бактериалын дараа ич. Тэгэх юм бол дээрээ болохоор 10 9 8 үлдлээ доороо 3 2 1 буюу за 3 2-ыг нь үлдээч. 3-ыг нь 9-ийн дараад нь 3 үлдэх юм байна. 10-ыг нь 2-ын дараад энэ 5 үлдэх юм байна. Тэгэхээр 5 3 8 үлдлээ юу. 5 8-ийн 40 40-ийг 3 орж 120. За ерөөсөө 120 янзын боломж байгаа юм байна. 120 янзын боломж нийт 120 янзын яхаа 3-тууд 10 картнаас сугалж болно гэсэн. Нийт боломж нь бол 120 юм байна. За энээсээ манай олох гээд байгаа боломжийнхаа тоглоод тэгээ хувач юм бол магадлалмаар байна тийм. Олох гээд байгаа боломж маань болохоор юу юм бэ гэсэн чинь x маань 3-тай less than or equal гэхээр 3-аас бага буюу тэнцүү гэсэн үг. X нь 3-аас бага буюу тэнцүү байх боломж нь юу юм бэ? Ерөөс дүүл ингэж хамгийн түрүүнд x нь зүгээр шууд 1 гэж л та. Тэ 10 карт цугулсан 10 картын маань нэг нь болохоор шууд 1 байх юм байна. Тэгэх юм бол нөгөөдөл нь яах юм гэхээр үлдсэн нөгөө 2 3 гэх мэтлийн 9 хүртэлх карт байгаа шүү дээ. 9 10 хүртэлх тийм үү. Энд дэхтэй одоо 9 шиг карт болчихно тийм үү. Нэгийг нь авсан юм чинь. Тэгээ 9 картнаас тэгээ дурын 2-ыг нь хэлж л та. C9-с 2 гээд. Тэр нь болохоор одоо юу гэдэг 1 2 3 байна уу? Эсвэл 1 3 2 байна уу? Энэ л хамаагүй 2 3 байна уу 3 2 байна уу? Хамаагүй юм чинь. Энд C-г нь тийм үү. Тэгээд нийт одоо 2-оос 10 хүртэл гээд 9 боломж байгаа. 9 боломжоосоо тэгээд яах юм? Би нөгөө Y-Z-ийг сонгох гэдэг шүү дээ. Тэгэхээр 2 карт. LED нэг картыг авал нэгийг авьяага шийдсэн байгаа юм чинь. За тэгээд C9-с 2 гэдэг чинь дахиад адилхан 9-ийн бактериал бахан 2-ийн бактериал 9-с 2-ыг хаслаа 7-ийн бактериал адилхан энэ нөгөө 9-ийг тий 9 8 7 гэмшлэн нэг хүртэл гэж бичиж жагаад 7-ийн бактериалтайгаа энэ дараа иччихтэй тий. Тэнгүүд хажууд нь 2 үрждэг нийттэй байгаа юм байна. За 8 9-ийн 7 2 2 тугаалаа 36. Тэгэхээр x нь нэгтэй. Y z нь хідэж байж болно яа тийм 10-тай 7-тай байдаг ч юм уу тий 6-тай 3-тай байдаг ч юм уу хамаахгүй тийм үү. Y z нь л хэд байх нь хамаахгүй. X нь яг нэг байна гэдэг боломж болохоор нийт 36 шиг байгаа юм байна. За x нь 3-аас бага үеийн зүгсэн юм чи өөр болохоор x нь 2 ус гэж болно шүү дээ. За x нь 2 үед яах вэ гэхээр би энийг харин юу гэж хэрэгтэй шүү. 3-аас 10-ийн хооронд гэж тий. Угаасаа юу гэдэг нь x y z гэдэг маань болохоор гарч ирсэн картуудаа баг дараалалаар нь тавьж ягаад тэгснээ x-ийг 2-ыг сунгаад байгаа шүү дээ. Тэгэхээр y z хоёрын аль нэг нь болохоор 1 байж болохгүй байхгүй юу? Тэр энэ дэр угаасаа нэгийг суулгахгүй шүү гэд нэгийг хаяад тэгээ нэгийг байлгахгүй гэд нэгийг хаяад 2-ыг болохоор x-ийн хооронд авцсан гэж бодоод тэгвэл 3-аас 10-ийн хооронд л y z-ийг сонгоно гэсэн үг шүү дээ. Нийт хэдэн карт байгаа вэ гэхэд 8 карт байгаа. 8 картнаас 2-ыг C8-аас 2-ыг аваад y z-ийг сонгоно гэж бод. За 8-ийн бактериал хуваах нь 2-ийн бактериал 6-гийн бактериал гэхээр юу вэ? 8 7 гэх мэтлэн бичиж байгаад нэг дахиад 6-гийн бактериал 2-ийн бактериал энэ 6-аас 1 6-аас 1-ийн өчрийг устгалаа. Дээрээ 8 7 78 хийдэг. 56 гэдэг лөө. Би 2 дугаагаад ингээд аваач юм бол 4-тэй 4 7 28 гаргачих. За сүүлийнх нь боломж нь болохоор x нь өөрөө 3-аараа байж болно те.
x нь 3-аас бага буюу тэнцүү гэсэн. Бага 1 2 гэж болж байна. Тэгээд тэнцүү хэрэг 3 гэж болж байна. X нь 3 гэхээр нөгөө өмнөдтэйгээ яг л адилханаар тий 4 6 гэм 4 5 6 гэмтчлийн явсараад 10 хүртэлх. Энэ нэг 7 картнаас 2-ыг авна гэдэг. C7-оос 2 тэнцүү, 7-гийн багтрал, хуваах нь 2-ийн багтрал, 5-ийн багтрал тий 7-оос 2-ыг гисаад. Тэнгүүд 7 6 5 4 3 2 1 гэж тавиад доор нь 2-ыг үжтэн 1 5-аас бас яхаа 4 3 2 1 5-ийн багтрал 5-ийн багтралын дараа хайчи 7 үжтэн 6 гэдэг нь үгүй. 6 7 42 ах шүү. 2 тугаалаа 21. За 21 28 36. Тэр болохоор нөгөө x нь 1 байх 2 байх 3 байх боломжууд маань 36 28 21 гэнэ. Нэмээд үзчих юм болохоор за 40 70 80 85 Тэ? Тэгээ анх болсон болохоор нийт боломж маань 100 гаруй байгаа. Тэгвэл магадлал нь тэгээ бидний гаргасан сая x нь 3 боломжноос бага тэнцүү байх боломжийг нийт боломжтой хаваалаа. 120-тай хаваалаа. Шууд 120-ыг ухаан 85-ыг тавьсан ч болох бах тэ энэ хураагт хар юм харагдаад шүү дээ. Хоёлаа 5 хуваагтай юм байна тэ. Аль нэг 5 хаваач. Дээдл нь болохоор 17 юм болоо. Доотлол нь болохоор 24 юм болоо. Тэгвэл 17 ухаан 24 гэдгээ. Ишигээ тэ. 1.10 дээр болохоор 17 ухаан 24 гэж тавья. Гэт. За гарч ирсэн яхаа англи өгнүүд нь ийм өгнүүд байсан юм байна. Хайрцаг, guard, тоног бичлээ сонсгүй байдлаар тий. Мэдгүй байдлаар сонголоо өсөх дараалал нь гэд яхаа 1 2 3 гэж чиг өсөх дараалал нь тийм үү? Бор дараалал нь 3 2 1 гэж чиг гэсэн үг гэж болох юм тий. За магадлал байсан. 3-тай бага, 3-аас тэнцүү, 3-аас их, тэгээ 3-аас бага буюу тэнцүү гэдгийг болохоор энэ англиараас ингэж хэлж байгаа шүү гэдэг энийг биччихье гэж бодсон юм. За нэмлэн байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.